За яасаа хатар нохоотой газар байж. За, үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Танай тооны нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаар 26 оны маань ээлжит нэгэн дугаар гэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр би ням дөрж гэж нэг айланд онох гээд ирж байгаа. Та нар ямар ням дөрж гэж бодож байна вэ гэвэл шүү дээ. Энэ хүн болвол Монгол улсын төрийн шагналт, урлагийн авиац сэтгэлтэн, хөгжмийн зохиолч удирдаач. Ийм гайхалтай Баян Монгол чуулгын одоо нэгэн эдис болсон юм гайхалтай ахын дээр ирж байна. Тэгээ сая заалгаад ирсэн чинь хашаа хороолж юм шиг байна. Ямар гоё мод зодтой бүр. Энэ зум бол бүр өстой тасархаа юм байна. Оо гараад ирсэн ахаа. Саа байна уу та? За нохоо зүгээрөө. Хаашаа орох вэ хаа? Ацуурыг тойроо. За. Танаа хашаа чи ямар гоё юм бэ? Энд би ястаа 100 ирмээр юм байна шүү дээ. За сайхан өвлөж чинь үү. Хоёул ч одоо минь дус байхгүй хоёр хашаа яриа л Шууд ороод ирлээ шүү. дээ. За сайн юу таана хаа Юу ах өвөл ингээл юм л байдаг шүү. Зум бол танах змөр орон байна тий. Өө жимс мэмс цэцэг одоо эрвэхэ зүги одоо элдвийн юм Нээсээ явках заахтаа юу амар шууд за ороод ирэхч угаасаа наач нэг юм гацуур мод зодтой нэг юм хашаа байгаа үү амдшгүй тий. Амдшгүй юм байна. Тий. Өөр хавьд байхгүй. Энд чинь яг ойд байгаа юм шиг. Хоёлаа энэ дундуур нь явъя л та тэгвэл. Амар хотын төв байж чинь чи уустаа айн төгөл шиг юм шүү дээ. Энэ ястаа янз юм. Энэ дол нэрээ бүр Монгол битүүс шүү дээ. тийм байна. Зум бол бүр янз юм байна. Энд дээр нь удаж байгаа юм энэ дэрч хаа. Удаж байна. 20 гаруй ижил бол. За би хэрэг зэрэг танилцуулчих. За. Манайх чинь нөгөө танаа тондог нэвтрүүлэг шүү дээ. Тийм. За. Би танаа хонхоход ирж байгаа юм чи. хонхоход ирж байгаа шүү дээ. За. Гинцгүй өрөөд үлдээ. За яах. Адир чи яриад дээрээсээ за окей 25 очлоо гэхээр та окей гэд хэрэн за бага гараа гэлээ чи. За хонж болно тайхаа. За. Би тэгээд зүгээр л нэг нэвтрүүлэг хийх гэж юм баг гэсэн бүр хонх юм шүү. Тархин яа энэ гэж. Оо за. Өгөрцийн бомдоор тарина. Инвестийн сонгон монгон тарина. Оо за. За сайн уу? Гайгүй. Тийм байна. Тантай байгаа болохоор. Сая би энэ талаар энтлийн замаар яваад ороод ирэхэд амар дуутаа нохоцсон. Дуу нь бол холд болд шүү дээ. Амар тэр энэ ямар энд нэг амар нохоо байна даа гэл. Бити ахмад. Йоо. За. Энэ одоо хэдтэй хин гэдэг амтан бэ? Одоо алаг гэдэг нэртэй. Алаг. Тэр би дандаа монгол нэр өгдөг. За. Миний тэр нохоо бол Соотгор гэдэг нь. Соотгор гэдэг. Ийм соотгор жигтэй. Алаг одоо хэдтэй юм бэ? Алаг нэлээд насны явсан уу? 5 тавтай юм. 6 хүрэх гэж байна да одоо. Оо за. Та энэ өөрөө тарьсан юм уу? Өөрөө тарьсан чинь анх эхлээл энд эренгүүтэл тарьсан чинь 20 хэдэн жил болоход ийм болж байгаа. За. Тэгээд ийм мод зод байгаагүй. Хоосон газар л байхгүй юу. Тэгэл энийг ч бас бариулаад хүмүүнээр тэгэл ингээл амьдэрч шүү дээ. Миний ерөөсөө залуугаасаа бодож ирсэн юу бол бас нэг ийм чөлөөтэй амьдрал тийм ээ. Зун шалдан нүцгэн ингээд бие мие шараал одоо энэгээр чинь хөл нүцгэн явна шүү дээ. Бандаажтайгаа явна шүү дээ. Тэрнээс байранд суул Орцоор тэгээ шалтан яваад байж. Орцоосоо гараад шалтан явж болохгүй шүү дээ. Тэгээд ийм болохоор ингээд нэг гоё чөлөөтэй. Тэгээ ямар жимс ургадаг гэж яриггүй. За тэгээ. За моол өрөл долоогон. За энэ бол ингээд Монголын хээр юм. Тэгээ өхрийн нүд. За энэ чангаанц энэ хоёр мод тэнд бас нэг байгаа. Чангаанц. Тэгээд бөөрөлцөн гэж малин гэдгийг тэр зүүн талаар ургана. За тэгээ өөр чивэл юу? Чери нөгөө. За чери ямар ч байсан. За. Чери. Тэгээд одоо алим. Одоо энэ алимны юм байна. Оо за. Тэгээд одоо ийм юмнууд ургана. Яста балт юм байна. Тэгээ хустай, гацууртай бүх мод бараг юм. Чи ер нь бүх төрлийн мод байна шүү. Ямар гоё юм. Нарс байгаа тэр дээр ургаж байгаа нарс байна. За орох удаа баарлаа да тий. Тийм үү. Та олоолаа байна уу? Хүн амттай байна яа чи? Ганцаараа байна. Тийм үү. Ингээ орох уу? За энэ нэг соторыг барихгүй болов. За.
Соотгор шүү дээ ааштай манай. За орох. Саатгар тэр үүртэй. Оо тийм байна. Соотгорын үүрэн тэр юм уу те? За соотгор 50. За ийш орсч. За өнөөдрийн миний зорж ирсэн айл бол одоо бас манай урлагийн салбарын одоо бас алтан үе гэж хэлж болох бас цөөхөн хэд ахмадуудын маань нэг одоо энэ салбарт бүх насаа зориулсан өөрийн хийж бүтээсэн зүйлээрээ төмөн олондоо хүндлэгдсэн одоо ийм сайхан хөгжмийн зохиолч Монгол улсын төрийн шагналт урлагийн гавь цэцгэлтэн Нямдарж гэж ахтараа одоо зарим байж одоо 26 оны бас 2 дахь дугаар болж орж ирж иш байхаа. Тэгээд бас бидний урилгыг хүлээж аваад бас нэвтрүүлэгт маань оролцох боломж олгосон явдалд ахтай их баярлалаа. За сайхан өвлөж гин үү та? Одоо сайхан байлгүй яах вэ? За би тийхээ данг сайхан. Дажгүй. Та чинь би одоо хорооллын бичлэлд манайх хорооллын эцэстгээд тэгэхээр би одоо таныг нэг орон сууцсан байгаа болоо гэсэн чинь та чинь энд бүр 5 хаустай, хашаатай, бүр мод тарьцсан, нохоо шуутай, бүр янз юм байдаг юм байна. Энэ чи одоо залуугаасаа бодож нэг иймэрхүү амьдралаар амьдрий гэж бодогддог байсан. Тэгээ яг хөө тэр одоо мөрөөдөл биелжил байна. Сайхан байд юм байна. Орон сууцсанд амьдрах бол одоо бас баригдмал шүү дээ. Тэгээ нэг дэшээ орчвол подиаснаас ямар бандажтайгаа хашаандаа явдаг шиг гараад явж болохгүй шүү дээ. За хоёул таны гой залуу нас хүүхэд настаас гой яриагаа эхлэе дэх үү. За тэгээ та ер нь бол яг Унган хотын хүүхэд тийм ээ? Тий Унган хотын. Хаан төрж исэн үү? Би одоо Улаанбаатар хотын одоо энэ Гандангийн гар урчуудын дөрөв гэдэг гудамжинд манайх байсан. Багнаас бол тэнд. Эцэг ихээс та хэдүүлээ вэ? 11 үлээ. Оо ямар гоё юм бэ тий. Тэгээ одоо ер нь тэгээд одоо цөөхөн шүү дээ. Одоо цөөхөн болцсон. Зургуулаад үлдчихтэй. Та хамгийн хавд нь байна уу яаж юм? Уу одоо дээрээ нэг ихч доороо 3 дүүл үлдэж. Бус нь тэгээд одоо бас цагийн жамаар л хуруугийн л жам хойно тийм болчихсон л да тийм. За урлагийн замнал руу ер нь та яаж яваад орсон юм? Үгүй энэ одоо их түүхтэй бүр бага насны түүхнээс л эхлэх байна. Ер нь бол манай гэр бүл одоо ээж аав энэ төр бол тийм сэхэтэй хүмүүс л дээ. Бичиг соёлын талын хүн. За. Тэгээд гэртээ бол бас нэг тэр үеийн зүгээр хөдөөний айл шиг байгаагүй л дээ. Шинжил мэлээ тэмдэглэхэд бас нэг ногоон гацуур авчиж тавиад цаас маягаар тэмдэглэв. Тий цаас ямар өнгийн цаас мас гэж байх биш будаж байгаа тайчлал энэ төр янз бүрийн гинж энэ төр ингэж хийж байгаа л жимглээл тэгээд шинжилээ сүл модыг засчаад бид нар чинь дуулж хөгжимдөж энэ төр бас нэг одоо гэрийн концерт гэх юм уу да. Тэгэхээр одоо тэр бас нөлөөлж байгаа шүү дээ намайг урлагийн замд оруулахад. Ээж маань сайхан дуулна бас нэг юм дарж хөгжимдэн ах эгч нар маань ардын хөгжим баян хуур янз бүрийн юмар хөгжимдэн ингээл би чи одоо тэднийг дагаал бас нөгөөх нь ингээл хөглөө дондон гэл юм болгон дээр нь гар хүрээл ингэж л явж байгаа л тэгэл одоо надад бас жоохон тийм юм өгсөн бах л та тэр гэр бүлийн орчноос авсан бах нь шүү дээ. Орчноос тий ингэж бодож байгаа. Тэгээ ер нь бол бас одоо тийм урлагийн ген гэдэг штэ. Одоо тийм юм уламжилсан юм уу? Одоо манай ах энэ төр чинь гой зураг штэ. Миний эгчийн охин гэхэд одоо мундаг юу төрийн шагналтай зураач энэ төр байна штэ. Тэгээ би ч гэсэн зураг зурдаг байсан. Зургаараа явсан бол би бас зураг зураал ээж болох байсан. Гачин гоё. Зургийн бол маш хавьяастай байсан биш үү? Хавьяас байсан. Усан будгаар тэгээд сүүлдээ тос руу орж ирсэн л да. Тэгэл хөгжмөөр давмгайлал ингээд зураг бол тэгээд нэг их юу хобби болж үлдээл. Тэгэл зүгээр одоо дурсамж болоод үлдчихлээ л дээ. Тэгээ хөгжмийн юу 5 дугаар ангид сурж ялаа би. За. Одоо 23 дугаар сургууль нийслэлийн одоо Орос сургууль болчиход байгаа шүү дээ. Орос юу байх Орос хэлтэй сургууль болчиход. Тэгээд 5 дугаар ангид сурж байсан чинь үүдэн дээр ийм зарлал байна.
Монголын пенерийн ордны хөгжмийн дугуйланд хүүхэд элсүүлж аавна гэдэг. Тэгэхээр ингээд манай ангийн Заяа, Батсайхан гээд бид гуруула 5 дугаар ангийн хүүхэд дахиад очлоо. Тэгсэн чинь дон гээд ойдууд орж гэдэг багш. Одоо 5 дугаар сургууль дээр яг одоогийн 5 дээр Суйсын баруун талд байгаа тийм. Энэ 5 дугаар сургууль дээр Ататуркийн дэрэмжтэй яваад очсон. Тэгсэн чинь пенерийн ордон чинь нөгөө хойдолд нь байсан шүү дээ. Одоо хүүхдийн урлан бүтээгдэхүүн. Урлан бүтээгдэхүүн тийм. Тэр чинь пенерийн ордон. Тийм үү. Засварт орцсон. Тэгээ хөгжмийн дугуйл нь 5 дугаар сургууль дээр ойдуу зам зогч хичээллүүлж байгаа байхгүй. Тэгээ бид гурав очсон чи гуруулаа тэнцээл. Тэгсэн бид хоёрыг дуурайгаад нөгөө бокс чинь алтан уяг чинь бидний дээр ангид байсан. Тэгээд манай зундын хангал байна шүү дээ. За тийм. Миний бас 2 ангийн дээр байсан. Тэд нэр бас сонсчоод очиод бас бид нэг дугуйлангийн хөгжмийн дугуйлангийн хүүхдүүд болчихж байгаа байхгүй юу? Бас одоо нөгөө гитар чинь өөжигийн аав биш шүү дээ. За тийм. Даш гээд намхан. Тэр бас ингээд атсан. Ийм олон хөгжимчд 23 дугаар сургуулиас тэнд сурлаа. Тэгээд энэ чинь 9 сарын дундаас хойш л очсон байхгүй юу. Тэгээд шинэ жил гэхэд бид нэр бас нэг 5 6 бүжгийн ая тоглодог бол сургууль дээр сургуулийнхаа яалтганд бүжиг үлээгээд сууж байлаа шүү дээ. За ингэж л яг хөгжимчин болох юу болвол тэгээ би турба гэдэг хөгжмөөр ингэж хичээллээ. Тэгээд хангал нөгөө өөжгийн аав даш миний Батсайхан Заяа тромбон ингээл бид хэд чи бас нэг өөр хэдэн хүүхэдтэй бөмбөр дээр суулгацсан. Тэгээд том хамтлаг байгуулж ирсэн биш. Бид нар чи өвлийн өөр хөгжмийн хамтлаг болж байна. Тийм байна. Сургууль дээрээ тэгээд нэг хэлсэн байхгүй. Тэгээд ер нь цааш мэрэгжлийн хөгжимчин болох зам. Тэгээд ингэсэн юм аа. Тэгээд тэр үед чинь 10 жилүүд нийслэлийн 10 жилүүд дандаа өлөөр хөгжимтэй ихэнх нь баг болцсон байсан. Тэгээд тэд нар нийлэхээр улаан бүч оркестр гэдэг бүр 100 илүү хүүхэдтэй тийм оркестр улаан бүч чуулга гэж байсан. Тийм. Гэхдээ энэ найрал дууны улаан бүч чуулга биш. Тэр чинь сүүлд өөр сүүлд. Тэр чинь бүр 60 хэдэн оны хөгжимчд авах. Тэгээ улаан бүч чуулга. Тэгээд одоо пенер гэдэг юм байлаа шүү дээ хуучин. Пенерийн үйл ажиллагаанд одоо залгамжлагч анх дугаар чуулган, залгамжлагч 2 дугаар чуулган энэ тэгэл янз бүрийн Спартакиад гэдэг биеийн тамирын арга хэмжээнүүд тэднэрт ингэж нөгөө улаан бүч 100 хэдэн хүүхэд чинь очиж хөгжимчдөг. Багш нар нь хажууданд ойрцсон. Сесрэг гэдэг 2 дугаар сургуулийн багш ерөнхийд нь удирддаг нийлсэн. Тэгэл тэр биднэрт чинь нөгөө навааны цэрэмбэлгөө антер чинь ая бичиж тоглуулдаг байлаа шүү дээ. Одоо цэргийн хөгжмийн маршийн хаан гэж яригддаг шүү дээ. Цэрэмбэлгөө чинь. За би 10 дугаар ангиа төгсөх боллоо. Тэгсэн манай бурхан болооч найруулагч урлагийн гавьяа зүтгэлтэн мөнхт орж байна. За мөнхт орж байна. Бервагийн хүүхэд шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд бит хоёр чинь найз. Тэгээ Бервагонд энэ 50,000 тад байсан. Тэгээ очихоор Берваго чи ингээл пянц нэг доороо хүлээ авахчтай дээрээ пянц тоглолтчтай юм дээр пянц тавиал ингээл яваал гар хөлн хөдлөөл ингээл явдаг. Тийм хүн байсан. Тэгээ би ямар юм ярих вэ? Тэгэл байжсэн чинь 10 төгсөх төхөөл тэднийхээр нэг очсон чинь Берваго тэгж чинь миний хөөж хөгжимчин болох юм уу? Гэл тэгж чинь. Тэгээ одоо би яг болъё ч гэсэн юм байхгүй зүгээр л явж байгаа шүү дээ. Тэгэл тийм гээл нэг тэгчлээ. За. Тэгсэн за гээл ингээл өнгөрсөн. Тэгээ 10 төгсчлөө. Тэгээ байжсэн бид сурлагаараа бол би дээд сургуульд орж чадахгүй. За. Одоо тэр чинь дандаа онц төгссөн хүүхдүүд дээд сургуульд ордог байлаа шүү. Би чинь нэг дундтай, сайнтай энэ төр янз бүрийн дүнтэй явсан хүн шүү дээ. Берого надаас тэгэж асуусанаас хойш яг 10 төгссөний дараагаар манай сургууль дээр ирсэн байгаа. Осор жамаа гэд хичээлээ эрхлэгч байсан. Тэгээ өрөөнд нь ороод би энэ хоёр хүүхдийг хувийн хэрэг гэрчлэгийг ин аммаар байна.
надад хариуцуулаад өгөөч гэж хэлээд бит хоёрыг одоо хуваарл ийш тийш нь хуваарлуулгүйгээр суулж аваад тэгээд намайг улсын цэрэгчийн тэр хоёр тасч жойлын хийдэг дөрвөр дэлгүүрийн цаатланд байсан. Тэгээд бюрого яг тэнд бас нэг хэсэг ажилласан байлээ л яг тэр үеэр. Тэгээ намайг авчиад дагалдан хөгжимчнээр аваад. Циркийн дагалдан хөгжимчин болчихоо би 10 төгсөнгүүтээ. Тэгээ над бүрээ өглөө торомбооны сурах хөгжим. Тэгээ би надад торомбоон өгч байгаа. Дэмбэрл гэдэг торомбонистын одоо шавь болж тэнд очиж байгаа байхгүй юу. Нөгөө навааны цэрэн бэлгөө гэдэг чинь армийн хөгжмийн албаны дарга. Бүх армийн хөгжмүүдээ ингэж шалгалж үзэж явдаг байхгүй юу. Тэгээд арханд яваад очисон чинь намайг таньчлаа. Хөө энэ хүүхэд гэтэгж байна. Ядрын хүүхэд гэлөө тийм нэг сони юм хэлээд. Тэгсэн нөгөө Улаанбууч юунд тоглож байхад би жоохон тийм арай л юу байсан юм байл да. Онцгой дуу харагдсан юм уу? Тэр олон хүүхд дотроос намайг таньж ийн гэдэг чинь энэ бас нэг гэсэн дотор нь юм санагдуулсан юм шиг байгаа. Тэгээ таньчихгүй юу? Энэ зөвлөгийн хүүхд мөн байна гэд. Мөн байна. Пунцэг дэлгээ энийг үлгэршээ хөгжимчилжүүлээ. Гээл одоо тэр нөгөө том албан тушаалтай хүн хэлж байгаа манай пунцэг дэлэг багш үгүй гэхгүй тэгэл намайг шууд үлгэршээ хөгжимд тэр чинь одоо 66 онд би дарханд очоод 67 оных нь намар цэрэмпэлгоо ирж байгаа ш. Нэг жил энэ төр болцсон. Тэгэл үлгэршээ хөгжимд төрөөд ирж байгаа. Ирсэн чинь үлгэршээ хөгжим чинь нөгөө анх байгуулагдахад байсан нөгөө ахмадууд энэ төр чинь бүгд байгаа байхгүй. Тэгээд нөгөө соём гэдэг чуулга бий болголоо. Тэгээд хөнгөнийхэн гэдэг хөнгөн хөгжим гэдэг байсан дээр үед чинь. Тэгээ хөнгөнийхэн гэдэг нэртэй болцсон. Янз бүрийн арга хэмжээнд тоглолдог ингээл. Тэгээд байжсэн чинь нэлээд 8 жил болчлаа би үлгэршээ хөгжимд. Бас хугацаа байна тийм ээ. 73 он болж байгаа байхгүй юу. Үлгэршээ хөгжимд юм найруулдаг, өглөөний гаам дасгалын уншуулдаг, репетитор гэдэг ч бүжгээр бол би сургуульд явах санаатай байлаа. Одоо дээд сургууль төгсөөл хөгжмийн зохиолч удирдаач энэ төр болъё. Энэ багш нар ч гээ юм ундаг энэ төр гал мөрөөдөж ш. Тэгсэн чинь явж чаддаггүй. Шалгалт өгөхөр зэрэгэл хөгжим дээр хуваар ирээгүй. Одоо яамд батлан хамгаалах яамны чиглэлээр шалгалт өгч байгаа шүү дээ. Хөгжимд хуваар ирдэггүй л гээд 25 нас үрчлээ би. Тэгээ 8 жил болоход чинь 17-оос эхэлсэн байна шүү дээ. Тэгэл 25 наснаас дээш бол цэргийн сургуульд явуулдаггүй юм журам байсан. Одоо би шансгүй болчихж байгаа. Одоо бүр хааштай мултарчихж байгаа юм байна шүү дээ. Одоо цэргийн юугаар би сургуульд явна гэж гордох юмгүй болчихж байгаа. Тэр хүртэл яадаг вэхээр за танкын актив товар байна. Үгүй би үгүй артиллерийн энтер гэл ингээд цэргийн мэрэгжлийн хуваарууд байгаад байдаг баг. Хөгжим байхгүй. Тэгээ 25 хөрөнгөт би ээжийг гуугаад намайг халагдъя гэсэн халахгүй байгаа байхгүй юу. Би чи бас тэндээ үүрэг оройлтой болцсон байж штэ. Тэгээд халдггүй тэгээд худлаа яриад ээжигээ дагуулж очиад ээж маань би хүүгээ Монгол улсын их сургуульд өөрийнхөө хэлний мэрэгчлэр одоо ингээд явуулъя гэж бодсон юм аа гэж хэлээд тэгээд би халагдчих байгаа байхгүй юу. Тэгээ халагдаад яах гэж хэлсэн гэхээр зэрэг дөнгөж филармон байгуулагдсан. За филармон байгуулагдана гэдэг чинь симфон дээр радиод байсан баян юу цахилгаан хөгжмийн хамтлагийг авчираад ингээд нийлүүлсэн. Ардын дуу бүжгийн чуулга гэдэг байдгаа соёл эрдэнэ хамтлагийг тэр нэр нь бол байхгүй байсан. Дуу хөгжмийн хамтлагийг авчирсан. Ингээд симфон ингээд 3 хамтлаг нийлцсэн. Би одоо тэрэнд нээж байгаа байхгүй юу? Хорхоосж байгаа байхгүй юу? Тэгээ намсрааж угаа дээр тэр ээжигээ авчихаас өмнө шүү. Нөхөө ухчихж байгаа. Намсрааж угаа дээр очисон чинь за яв гэсэн ийм би
ингэдэг сургуульд явах хүсэлтэй ийм тийм гээд ингэсэн чинь намсараж байгаа. Сайн хөөхд байна. Чамааг авъя. Сургуульд явахд чинь дэмжин. Чи хэрвээ сайн л ажиллавал би чамааг дэмжин гээд. Ингээд би ээжээр яриулжгаад нөгөө гадар шууд мултраад филармонд хүрээд ирж байгаа. Тэгээ энэ бас нэг хувь тавилаа их сайн. Монголын хөгжмийн 3 хаан намайг хаантай би учирсан байгаа аахгүй юу. За Берва гэж мундаг том хөгжмийн одоо хаан хүн. Дараа Навааны цэрэн бэлгээ үлээвэр хөгжмийн мундаг хүнтэй байна. Дараа намсраа жуугаа гээд тоогдож сургууль явж байгаа байхгүй юу. Тийм байна. Яста ерөөлтэй юм байна. Тий. Тэгээ одоо ажилласан. Би сонирхол бол нөгөө залуу юм болохоор Баян Монголд нь илүү сонирхолтой. Тэгээ намсраа огш бол намайг симфонд ч хөгжимдүүлээл Баян Монголд ч хөгжимдүүлээл чи хоёуланд нь шүү гэж хэлж авсан угаасаа. Тэгэд симфонд нөгөө тромбонист байхгүй яг хүн дутцсан байж исэн үе нь байсан бэл. Тэгэл хоёуланд нь хөгжимдж чаад 2 жил хөгжимджсэн юуны соёлын яамнаас Ленинградын юу байна. Ховор байна гэд. Тэгээ шалгалт өгөөд дэмжээд зангадгаа манай дуучин Бартуугийн зангад гэж хүн ш. Тэр чинь намын хорон үүрийн дарга байсан. Намын дарга гэдэг чинь тэр үед байгууллагын даргатай энэ зэрэгцсэн мэдлэлтэй хүн байсан байхгүй юу. Тэгэл зангадгаач дэмжээл. Энэ хүүхдийг дэмжилгүй яах вэ гэж тодорхойлт бичиж энэ төр өгөөл. Тэгэл би Оросд сургуульд Ленинград байсан. 27 тоо баг явж байгаа юм уу те? Баа тийм байхгүй юу? Тийм биш. 27 тоо сургуульд явж байгаа байхгүй юу? Би нөгөө авгаа хүүхдээ ураад Москвад ингээ явж исэн. Москва соёлын өдрүүд гээд манай Монголын мундагчул тэгээ намсраж угаа энэ тэртээ таарж байгаа байхгүй юу? Тэгээ намсраж угаа за миний хөө төгссөн ажилчин бэлэн байгаа шүү хурдан очиж ажилдаа ор гээл. Сургуульд явахаас өмнө та гэр бүл зохиоцсон. 2 хүүхэдтэй сургууль болцсон байсан байхгүй юу? 27-т оюутан болохдоо 2 хүүхдээ аав болцсон байсан. Ийхгүй яхаа 10 жил манай эмгэн бит хоёр чинь нэг ангид сурж ирсэн байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш найзалж үерхээл ингээл гэр бүл болоод тэгээ би сургуульд явхад 2 хүү охин хоёртай болцсон байсан. Ингэж явсан. Тийм байна. Тэгээ 30 хэд настай төгсөөд ирж байгаа. Төгсөөд ирж байгаа. 33 настай төгсөж ирж байгаа байхгүй юу. Тэгээд Баян Монголжуулгатай удирдаач хийгээл тэгээ намсраж байгаа бол намайг симфони удирдаач болох гэдээсэн байхгүй юу. Санаа нь болол. Өөрийнхөө дараад гаргаж тавих гал ахгүй юу да. Тэгээд ихтэй намайг бас симфон зөндөө юм удирдуулсан, киноны хөгжим удирдуулсан, концертэнд тэгэл төрийн аврах хэмжээ энэ төр тэгэхэд чинь намсраж байгаа нэг жинхэнэ Франц. Тэгээ намайг тэр том арга хэмжээнд тэр фарага өмсүүлж удирдуулаад энэ төр тэгжсэн байхгүй юу. Тэгэл одоо би Баян Монголын удирдаачаараа явсаар агаал гавьяаны хаамралтанд суутлаа явсан уу та? Суутлаа дунд нь цэргийн чуулга руу нэг явсан. Яасан гэхээр зэрэг бас урилга ирсэн. Тэр үуч одоо 97 он байхгүй. 97 онд чинь хүнд байдалтай байсан. Цалин малин тавихад хэцүү болцсон, уран бүтээл хийхэд хэцүү болцсон, хөдөө очоод юугаар тоглоход үзэхдээ мөнгөгүй арьс барьж ирж үзэх гээл энэ төр тэгдэг ийм үе болцсон байсан байхгүй юу. Тэр Сэрэн Долгор гэж найруулагч цэргийн чуулгад очоод баг бүрдүүлж байгаа. Цэргийн чуулгад реформ хийнэ гэдэг. Тэгээ баг бүрдүүлсэн одоо би Монголын 1-р тайзан дээр ажиллаж байсан хүн шүү дээ. Одоо дуур, дараам, чуулга, филармон энэ чинь төвийн 1-р тайз байхгүй юу. Бусад юу бол одоо тэрний дооч чатны тайз гэж үзэгддэг шүү дээ байхгүй юу. Тэгээ одоо тэгээ буурж байгаа ч гэсэн надад ямар юм санагдсан гэхээр одоо Баян Монголч гэсэн хэцүү байсан. Цалин хөрөлцөхгүй, хөгжмүүд нь хуучирсан, шинжлэхээр хөрөнгө аахгүй. Тэгэл одоо надад ингэж бодогдож байгаа юм л да. Улс юм чинь ямар ч байсан айрамтай л байж таарна. Айрам бол татагдсан буугдана яа нэтэр гэсэн юм байхгүй. Энэ бол баталгаатай юм байна. Тэнд очихдоо
нөгөө холимог найрал хөгжим гэдэг бүрэлдэхүүн байсан. Нэг шанз манз бүрээ бишгүүр одоо элдвэн хийл ингээ холилдсон. Тэгээ дэлхийд байхгүй тийм гончиг сумлуугаа их дургу байдаг байсан байхгүй тэр юунд холимог бэлэгдэхгүй яах гэдэг ингээд одоо тэгээд нэр сүрэн тийм нэгтэйгүр штэ тэр үгэнд. Гэхдээ яг хаа дүнд чинь манай хаян хороогоо бадарчгаа энэ тэргээ мундаг зохиолч Мясарангуй энэ төр чинь ажиллаж байсан. Мундагчуул бас ажиллаж байсан шүү дээ энд чинь. Тэгтэл одоо оркестр нь тийм бүрэлдэхүүнтэй. Тэгээд тэрийг шинчилнэ гэд реформ хийн. Тэгэхээр хамгийн дөрөнд хөгжим шинчлэгдэжээж бүжгэн даган дуун тэрийгэ дагаж нөгөө хэлмэр маяг руу орох хэрэгтэй үстэй. Тэрнээс хөгжимгүйгээр зүгээр нэг дуу гараад ирнэ гэж байхгүй, бүжиг гараад ирнэ гэж байхгүй. За ингээл Сэргийн чуулгын удирдлагч уран сайхны удирдлагч болцсон бэ. Дараа нь 1 жилийн дараач үл. Тэндээ ер нь хэр удсан та тэгээд. Тэгээд тэнд чинь 5 жил болцсон. Оо бас удсан. Тэгээд дараагаар нь Филармонд өрөөд ирсэн. За нэг ийм түүх болж өнгөрсөн шүү гэж тий. Тэгээд бол тэрнээс хойш бол та ерөөсө тууштай Филармонд байсан. Тэгээд Филармонд байчаад тэндээсээ тэтгэвртэй гараад тэгэл одоо олон даваа нухчааг давж тэр үед нийгмийн цаг үеийн ч ямар байлаа. За тэгэл олон хүнд суртал нь ч юу байлаа те. Ингээл их л олон юмыг туулж иж Баян Монгол чуулга тавьчихсан байгаа ш. Тий. Одоо миний хач ганцаараа байна уу? Одоо нөгөө хөгшин маань бага охины хүүхдийг асрах гээд гадаад руу охинтойгоо ингээд асрагчаар явцсан. Нөгөө сургуулийн амралт талимдуулаад зугаалж яваа хүмүүс шүү дээ. Одоо тий бас нэг утаан юунаас жоохон хэд хоногч гэлсэн хол бай гээд ингээ байна шүү дээ. За тэгвэл хоёулаа чинь өдөр хоёулаа хонох нь дээ. Болно шүү дээ одоо яг тий одоо нэг ямар ч байсан одоо нэг цаймаа ууйдаа айлаа байна. Галтгоод өгөх хоёлаа. За тэгье. За тэгье. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. За одоо тавгийн чигээр тавья да. Тий. Хоёулах нь амч хоёлаа тэгэл хоёул хөнгө та юу н орой юм идэж гэнэ гэхгүй нь. Эднээ одоо сайн дур өрвөл нэг юм хийн. Тэгэхгүй бол ингээ бэлэн юм. Одоо бэлэн юм. Тийм ээ. Одоо бэлэн юмнууд ч бас гоё болцсон байна шүү дээ. Тий. Тэгэл авчраал нэг гал дээр халаалаа ингээл хоёул нэг цайгаал ингээл хийчих. За тэгээ. Тий энэ чинь өчнөө хандалцдаг шүү дээ. Тийм ээ. Би одоо нэг гэрийн гişөө би тань цай хийж өгье юм. Хоёлоо одоо хоёлоо өнөөдөр одоо бас малгай тавиул манайх гэдэг үстэй. Тэр манай салбарын чинь бас нэг тийм талтай үстэй. Биш тийшээ баргаад хамдалтаар тэгээд хээгүү нэг нийтээрээ сурцсан багхгүй. Нийтээрээ сурцсан. Тэгээд хинээсээ хээшээ байхгүй. Тий. Айл майл тэр нь амар байдгийг. Тийм шүү дээ. Би чи одоо 7-8 жил айлаар хийслээ. Тэгээ одоо нэг тэгж нэрлэхэж мэрлэгээл. За гэхүү гэхээр тэн дээр тавьчих. Тий харин марин энэ төр гэхгүй шүү дээ. За цаа ууй. За та сахар хөш орой хоолой яах юм хоёлаа. Хойд жоохон байж байгаа л юм л та. Тэхүү. Тэгийг л та. Би бол таныг зорддог юм. За мэдээж Баян Монгол чуулга, Филармон хөгжмийн салбарыг бол бас яхан хүрнэ өгүүлнэ. Тэгээ дээрэс нь одоо ойрд таацнах юм хумаар орж харагдсангүй. Хуучирсан зуутын дэвсгэрт одоо гүйлгэнд гарахгүй штэ. Худалдаа авалт хийж чадахгүй штэ. Гэдэг шиг л байна уу? Гэдэг шиг л байхгүй. Хуучирсан зуутыг бол одоо ингээд жаазлаад ингээд хадгалцдаг юм шиг л. Зуут хэдийгээр зуутч ийсэн. Тэр чинь хүн эргэлэхгүй болцдог байхгүй юу? Би марк цуглуулдаг байсан. Бас тийм хобби байна уу танд? Одоо бол хайсан л та. 10 жил сурж явахдаа. Энэ холбооны юун дээр чинь доллар очир энэ төр гээд маркууд цуглуулдаг байсан. Та нар үед зураг авдаг байсан. Залуучууд ер нь ямар нэгэн байдлаар өөрсдөндөө нэг юм хобби бас бий болгодог байсан юм шиг байна. Тэр үед чи одоо өөр байхгүй юм чи. Одоо нэг шиг гоё интернет одоо яа элдвээ юм байхгүй юм чи. Нэг боломжтой дээр тоглоом нь юу гэж нөгөө кагар гээд нэг ийм нэг модыг ийм модоор ингээд цохиж тийш нь шидэл тэгэл очиж хэдэн метр газар шидэгдсэн байна.
тэрийн энд метрлж модон матаг гэдэг шиг юм байсан. модон матаг гэдэг шиг кагар гэдэг байсан баг. А кагар гэдэг үс юм уу тэр? Одоо юу яана тэрний ах нь гадаад руу тийшээ явсан байж тээ гэл юм захин. Тэгээ бид нар бол юу захтай вэхээр пянц захин. Сэтгүүл захин. Тэгэл одоо намайг би ч одоо хэддгээр ангид байсан 5 6 дугаар анги байсан юм шиг байгаа. Тэгэл манай хөргөн ах энэ Beatles гэж хамтлаг гарсан байна шүү дээ. Энд чинь цох хорхоо гэсэн үг шүү дээ монголоор гэдэг. Англи мангл мундаг л та тэр манай хөргөн ах бол. Тэгээд надад дан 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 нанани нанади дади рагет Beatles-ийн дуу энэ тэрийг тэгээ Том Джонсон энтрийн одоо нэг магнитофон дээр бичсэн юм аа. Сонсгоол тэрийг ингэж Альбертино Ларето гэдэг нэг Италийн хүүхэд. Жамайка гэдэг дуулдаг. Эдрийг сонсоод тэрчүүд гайхамшиг өстэй ч дүүр. Юу яаж яастай ийм хөгжим энтэр энэ ямар хөгжим ингэж дуурд юм бол хөгжим ч юу дуурж байгааг нь мэдэхгүй. Тэгэл бас нэг юм олоо сонсчихж байгаа байхгүй юу? Beatles гэдэг юм байт юм байна гэж мэдчихэж байгаа. Тэгэл ингээл эн чинь нэг л амьдрал нөлөөлөл. Та одоо хэдэн хүүхэдтэй? 4 байх ёстой байсан. Тэгээд 2 хүү бол одоо байхгүй болсон. Нэг нь бүр багада машины ослоор 13 та. Нэг нь бол 40 гараад одоо хэдэн жилийн өмнө бас л ослтой холбоотой гэмтэл мэдэгдэхгүй явж байгаа тэгэл яасан. Тэгээ одоо 2 охин мөн том бие даацсан тэгэл тустаагаараа явчихна. Одоо ач зээгээл нэг олон байхгүй нэг 2 жоох юм байна. Тэр хоёрын хараас бол МО2 амиа 50 нэстэй. Одоо тэгэл хайрлаа шүү дээ тэр чинь. Тэгэл одоо имээ дагаал сурагчдын амралтаар нэрхлүүлэх гээл хэлийн чанд руу явсан бахан өөш. Үйлчлэгч хийгээл явж байгаа шүү дээ тэр чинь. За хоёлаа баашинтайгаа танилцъя. Би бүр энэ түрүүнээс хойш хоёоос танилцуулъя гэж бодоодсэн. Хоёлаа цайгаа утсан юм чи. Тэгээ. Баашинтайгаа явж танилцъя тхөө. Тэгээ. За бид хоёр гэрээ гаражаасаа их л танилцуулнаа. Ахих ч одоо яг баашингийнхаа хашаагаар ороод ирэнгүүт чивээрээ гараж байгаа даа. Яг шууд яг чивээрээ гараж ингээл орж ирэл. Том гараж юм байна. Яа үгүй тэгэл одоо баг хүн амьдч юм юм байна. Дулаахан ч юм байна. Зай томтой энэ чи өстө юу ис орох вэ? Тийм новш цуглуулахад их хэрэгтэй. Хашаанд байгаа хүнд новш их хэрэгтэй. Новш их хэрэгтэй. Эрэг боолноос хэсүүлээд. Хүүхэд байхыг хэрэгэлдэг байсан. Чи нохооныхоо хоолыг энэ дээр идэх. За сая ингээд даач ингэсэн бүлээх юм байсан юм аа. Тий. Тэгээд энэ одоо нохооны гинж минжнүүд үү? Нохооны хэрэгсэл. Яа. Энэ алгаад ер нь нэг иймэрхүү юмнууд байхгүй болвол энэ алгаагийнх байхгүй. Энэ жээжвч. Олдохгүй ийм том юм. Шууд ийшээ гэрлэг орчин тий. Ингээл гэрлэг орчин. Ингээд бид хоёрын суужсан галтгоо. За ийшээ юу байдаг хаа? Энэ одоо би юмаа хийдэг өөрөө. Таны ажлын өөрөө. Ажлын ч амралтын ч. За. За. Ахын их бүтээл тойруулын өөрөө биш үү? Тий, одоо ингээд хамгийн сүүлийн уржигдрын хийсэн юм нь удамт заанууд минь гэдэг дуу шинээр мэдлэн төрж байгаа юм биш үү? Тий, одоо энэ нэг ховдод миний нэг шав театрын дарга жавхлан юм гээд тэр надаа захиалаад хийлээ. Хоёр дахьын би бас нөгөөтг чинь урамшсан юм уу дахиад нэг юм өгсөн. За. Тэгээд одоо ингээл. За эндээ тэгээ бас унтаад амарчна. Амарна ингээд одоо хүн хөгшмөг өмүүлэх юм байхгүй ш. Тийм байна. Эндээ ороотлоо болвол ингээл сайхан суугаад эндээ амарч. За энэгүүрээ номын сандаа. За ахын номнууд ч одоо ч яах вэ? Орос англи хэл дээр дүүрэн юмнууд байгаа л үү. Голцоо орос хэл дээр. Голцоо орос дээр л байгаа хта тийм ээ. Ингээл энэ хөгжмийн холбогдлолтой номнууд доо энэ оюутан багтаа цуглуулсан шахуу. Эднэр болвол тий. Тэгэл энэ одоо Монголын хаадууд би бас түүх их сонирхдаг.
Тэгэл одоо залуучуудын нэвтрхий толбичиг гээл хуучин хүүхэд бод тэр ч одоо тэр үед л авсан тэр хэвээрээ л байна. Яа. Сайн хадгалсан биш. Наа чи бүр хавцсан яагаачгүй шүү Тий, дээ. тэгэл ингээл. Тэгэл одоо энэ уран Энэ юу юм бэ? Наад чи яригч штэ, чанга яригч. Энэ юу? Энэ пянц тоглуулагч. Энэ пянц тоглуулагч. Тий, энэ нь бол бас нэг юм уншд юм аа. DVD VC. Энэ яста хуучны. Хуучны Vega 101 гээд Ленинградаас би оюутан байхдаа авчирч ирсэн. Айгуу сайн. Энэ хоёр яригч нь. Энэ хоёр энэ яригч нь юм уу? Тий. Би энэ чинь зүгээр юм нөгөө нэг төмбөшиг үнэж хадсан шүү дээ. Бараг л төмбөшиг шиг. Энэ хоёр яригч. Хөө энэ одоо яста ховрын идэв тий. Тий, дотор шингэн өтгөн юу мөө бүх дууг нь ялгадаг тийм ялгартай. Ийм яригч тоглуулна. Байхгүй. Энэ ямар гоё сэлэн бэ? Бурсгалын зүйл байна. Энэ дурсгал их. Юу гэж Сэргэн Нөвжгийн Эрдмийн чуулга. Тий. Гэсэн байна. Чуулгаас танд бэлгэлсэн байна да тий. Тий. За энэ гоё зургнуудаа хоёлоо танилцуулъя л та. За энэ одоо гэр бүлийн зураг шүү дээ. Дээр үеийн зургнууд ч байна. Энэ сэргээсэн зураг юм уу? Энэ яг одоо тэр зургийн студиэс хэвлж өгсөн зураг. За. Тэгээ манай хөгшин тэр би таач та өөрөөсөө нэг джентльмен нэсэн юм шүү дээ. Танай өрнөчтэй бүр мис шиглэсэн шүү дээ. Залуу настай сайхан да. Сайхан байхгүй. За энэ одоо хаан хайрын. Манай баг охины хөгжин бүжгийн нэг ангийнхан. Хаан хотод үстэй. Хөгжин бүжгийн хөгжин бүжгийн байрч одоо ийм байсан юм уу? Өөдөнд нь байхгүй. Тийм үү? Тэгээ энэ байна. Энэ яах вэ? За. Энэ хүн охин хоёр одоо бит хоёр. Тэр одоо нэг зээ байгаамаа. Тэр нэг ийм нэг. Ийм нэг амтан байгаа. Нэг юм хөрх амтан байгаа юм байна. Энэ юу юм бэ? Наадах чи одоо миний энэ баг охин Францад төгөлдөр хуурын уралдаанд яваад тэгээ ямар байран ч юм дээ шагналын юм байгаа надад. Ивэл нэмд орж гисэн ба шүү дээ. Тий. Энд чи одоо хороолын эцэд учраас Баашин болвол төвийн шугамд холбогдсон. Төвийн шугамтай. Амьны орон сууц гэсэн үг. Тий одоо амьны орон сууц. Тийм ээ. Би даасан дэд бүтцтэй. Ишигээ ингээд ариун цэврийн өрөө. Ариун цэврийн өрөө янзын гоё толмолтой. Тий. Гоё юм байна. Өглөө ишиж орсон хамуугаараа. Синий тоо. Орой нэг амаа уучаад байна. Энэ чи янзын юм шүү дээ. Цаашаа ингээд шатныхаа доор талбайг ашиглаад хийсэн байхan те. За энэ хэсэгтээ бол түрүүн бит хоёрын яриад суусан зочны өрөөний хэсэг энэ цэцэг их тарих юм аа. Ийшиг их гоё болон биш үү? Энд одоо яах вэ? Тэгээд нэг ийм тасалгаа. Гал төлн. Тийм байна. Дотроосойхан гал түлээд яг төлж болно одоо. Йоо. Гоё байдаг шүү дээ. Яг сайхан модны үнэр тий. Тий, тэр галын илчмэлч чи янзан шүү дээ тий. Тий. Эндээ ингээ галаад байна. За энэ өөрөөсөө гоё юм байна. За яг энэ одоо тойм төдий. Бүгдийн дэлэг бол одоо багтахгүй. Тийм л байна. Зүгээр нэг яг тоймлол сурчлол тавьчих чаа. Тэгээд тавьчих чаа тий. Жишээ нь гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гинэ. Ган үлзий дарга 20 онд өгсөн байна. Манай найз ч та ган үлзий гэж эмхтэй. Энэ эрхэм хүндэт нэмд орж танаа иргэдийн оролцоо та нийслэлийн шилдэг ногоон өрх гэж шүү. Энэ шилдэг ногоон өрх юм олон байгаа. Тийм байна. Хотын их байгаа, элдвийн янз бүрийн. За манай ган үлзийг юу гэж байсан зүйл байна. Энэ одоо жишээ нь энэ одоо би одоо Эрекийн юутай зэрэгтэй хүн шүү дээ. За Эрекийн зэрэг гэдэг нь өөрөө яадаг юм? Эреки одоо бидэхгүй шүү дээ. Одоо юу яах хэвээр хүнийг эмчилж болно. Эреки гэдэг чинь энэ гарын алгаараа энергийг дээрээс хүлээж аваад гарын алгаараа одоо энэ чинь нэг юм ховс тэгээ нуудын зайн эмчилгээ гэдэг шиг тий. Одоо тэрэнд суралцаад зэрэгээ авсан. Хүн юм биш үү та чинь. За 13 онд бүр авсан шүү дээ. Тий. Тэгээ энэ цэргийн чуулгын оркестр хоортой одоо цэргийн чуулгын оркестр чинь
байгуулагдаад 20 жилийн хойно болсон ба шүү дээ. 97 онд гэдэг чинь 2007 он гэхээр 30 жил, 17 онд 40 жил. Одоо 27 онд 50 жил нь болох гэж байгаа юм шүү тийм үү? Хөө энэ ч нэ шүү дээ. Одоо 20 жилийн хойно болж байгаа байхгүй. 97 оноос 2000 97 онд 20 жил нь биш юм уу те? биш. Одоо 97 оноос юм уу те? оноос тий. Тэгэхээр 2017 онд ахуулсан зэрэг байж. Тийм ээ. Одоо тэгвэл 27 Одоо 2 жил нь тий. одоо нэг жилийн дараа 30 жилийн 30 жилийн шүү дээ. За энэ булан бол бас гоё булан байна. Энэ галаа түлээд гал дээр кофего чанаад тэгээд цонхороо гоё гадаа орчноо ширтээд ногоон цэцгэн дундаа сууж бас болох нь шүү. За ийшээ бол дээшээ юу байгаа хаа? Дээшээ яг Дээшлэх байлаа. дээшлээ. За тэгье. Эндээ бас нойлын өрөө шүршүүртэй. Тийм байна. Энэ бол одоо ингээ хувцсны шүүгээ. Өрөө шүү. Тийм. Хувцсны шүүгээ. Ханандаа хийцэн. Тий. За би ч бараг энэ дундах юм байна да. За бараг Яа тий. Шууд ороо харцчихсан. За та би ч ер нь бараг л энэ дундах юм дгүү да. За ингээд энэ манай хоёр унтлагын өрөө юу? эмгэн л олцсон унтандоо. Би бол тэгэл доороо унтчихдээ баргалж ил. Баргалж л. Тэгээ ийшээ сайхан тагттай байна тий. Тагттай. Эндээс ч одоо ямар гоё. Тэгээ онгоолгоо таатай. Ингээ нэлээд томоо энэ чинь. Энэ дээр маа нөгөө нохоо гараад ирэхгүй шүү дээ. Гүүг. Яа энэ ч шүү дээ. Сайхан байна да. Энэ дээр ч шүү дээ янз. Тэ ингээл ерөөсөө уртаас хаан гацур ногоо моттой. Тэ. Өстой гоё юм байна энэ бол. За ингээл дандаа эрүүл эндэд гэж бодоод энэ модоор рекс юм байна. Тий. Дотоолсон юм байна тий. Тий. Энд чи одоо за. Энэ таны охин зээ хоёр уу? тий охин зээ хоёр. Нэг юм амтд ингээл. Одоо тэгэл энэ бас одоо ингээл явж байгаа да. Ингээл явж байгаа. Тий одоо гадаадад яг ингээл. Тэгэхээр ярьсан ингээл нүцгэн л байлээ. Тэгнь. Тий. Утаанаас нэг жоохон ч гэсэн холтоо тавал зүгээр л. Тийм л байхгүй. Одоо ингээ сурагчдын амралтаар хүмүүс чинь нэг бол хөдөө нэг бол гадагшаал явдаг болсон юм шиг. Тий. За дээдлийн хэсэг бол янзын гоё юм байна. Би унтлаад одоо нэг юм холоод авцсан. Тий. За гэрээ танилцуулсанд их баярлалаа. Та бол энийг өөрийнхөө зургаар гэхдээ хүмүүсээр бол бариулсан гэж байгаа юм тийм. Хүмүүсээр бариулсан. Санаагаа өөрөө шингээгээл. Тий. 2000 онд гэв. 2000 онд. Эхлээд 99 онд баг юугийн суурийн тавьсан. Тэгэл 2000 оноос удаан жилэл барьсан. Энэ тэр үед энэ материалын үн мөн чанар манар бас нэг арай анги байсан уу юу хаа. Хамаагүй одооныхоос зүүрлэх юм байхгүй. За ингээд нэмд орж ах юм маань гэр ийм сайхан байшин байдаг юм байна. Тэгээд энд амарна чи одоо энэ чи амарна. За хоёул доошо бууж явах хууч байдаг. За. За бид хоёр одоо хоёулахны хонж байгаа юм чинь. Одоо орой хоолоо хийж идэв те. Хоёул бас нэг арайч бүр оройтчиг байгаа тэр. За юу хийх юм? Одоо би бол юу руу ч ороход биелээ. Одоо ингээд ханцуугаа шамлал гурил бол гурил, будаа бол будаа. Юу л бол юу хийгээл явчихна зүгээр. ер нь хоёлаа би ингэж бодож байна. Нэх цаг үрэл одоо гурил зуурал мах шиглэлгээд яах. Тэгээ би ч голцоо ингээд зарим үед бол бэлэн юм болгоод хоол болгоо идчихдэг. Одоо нэг хоёр сонголт байна. За. Сонгоё. Нэг сайхан утаад шаардсан дахиад байна. За, бэлэн дахиа юм уу? Бэлэн одоо тэгэл тэр чи заавал халаан малаан гэдэг ах чинь байхгүй. За. За нэг шаарддаг юм байна. Хуушур шиг юм. Солонгосоо чи харах уу би жамд харуулах. Тэг харъя. Би сонголттой. Орой хоол сонголттой шүү. Дахиад идэх хуушур идэх гэх. Японы нэг гёза шиг наач шарви юм уу, банш юм уу? Одоо доторх нь нэг иймэрхүү ногоо могоотой ийм юм байгаа юм байна. За та өөрөө сонгоо. Та алийг арай идэх. Чи тэрийг тэр ард чинь байна нэг дахиад. Тэр. Энэ юм уу? Тий. За. За энэ хоёрыг баргал чи энэ дээр үсттэй. За тгий. Энэ хөлдөө юм нь хөлдүүгээрээ байж. За тэгвэл шарн маань бас тэгвэл зөрүүлээд сонголттой. Тэгвэл би надаар хоол сонгуулаад би танаар одоо бэлэг сонгуулнаа. За. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын одоо урдаа барих топ компани Багрогийн маань бүтээгдэхүүн
байдгийг. Одоо цагаан сараас та одоо бас хөл дарагдана үстэй. Тэгэлгүй. Тий. Одоо нас өндөр гарсан. За тэгээд олон шавнар мамнар одоо үр хүүх заа гэл ингээл ерөөсөө өчнөө юм болно. Тэгээ Баграгийнхан маань одоо нөгөө манай монголчуудын яриа байдаг үстэй нөгөө баяраа тасардггүй гэдэг шиг. Тэгээ шинэ жил дуусаад яг удахгүй нэг сар гарan 2 сар арай хөрөхгүй болж итэл тэгэл цагаан сартаагаа залгоно гэдэг шиг. Одоо чи бараг нэр цагаан сар юу боллоо шүү дээ. Тэгээ Баграгийнхан маань одоо зөндөө гоё бэлэг өгж явуулсан. Энэ бүр над одоо бүр айгүй супер санагдсан. Энэ юу гэсэн чинь бууд салаад гэдэг салаад. Тийм байна. Тий. Наад чи рекламаар яваал байгаа. Тий, энэ буудтай олж идэхэд бүр бузгаа гоё. Тийм үү. За бууд салаад байна. За ёо. За энэ махны соус гэдээ бас ийм гоё соус. Тийм байсан. Тий, халуун жинжүүтэй энэ юм гоё жоох юм спеси одоо ийм чанга амтан дуртай хүмүүс бол бүр амар гоё. За ёо. За энэ бууд салаад бас хөөрхөн хүүхдтэйгээ. Чи ингээд том жижиг. Тийм байна. Аавынхаа нуруунд дээр суудсан юм шиг юм хөөрхөн. За тэгээд бас энэ юу вэ? Хүрэн манжи энэ ер нь маш сайн шүү дээ. Эрүүл мэндэд сайн байхгүй. Хүрэн манжи маш Зүрх сайн. судас модос. Заалаг салаад байна заяа. Ахаад юу байна энэ чи? Ахаад байна энэ юу вэ? Байцааны салаад байна заяа. За та надаас 2 юмнаас сонгосон бол би одоо ёстой 6 7 юмнаас. Тийм ээ. Хөөс тэгээ хоёулаа ингэж та. Алийг холж идэх. Харин чамд аль нь яамаар байна? Энэ дахианы махтай. дахианы махтай бол аль нь гоё вэ? Яг хоёлаа. Сонгоё л та. Тий. Нэг ийм Дахианыхаа ийм махтай. дахиа Тий. байгаа. Хоёлаа. Юу яйлт те. Тэгээ тавглан заах. Жинхэнэ гоё. Ингээд хоол билээ. Оо ингээ билээ. Ингээ халаагаал билээ. Гэхдээ халаахгүй. Халаахгүй юу? Оо за. Ингээд билээ. Тэгээ одоо энэс хажууд энэ бууд салаадаа бол энэ буудтай идэх ёстой юм заяа. За Тэр бууд салаад учраас. Энийг бол яг бас чансан махтайгаа идвэл зүгээр баха. Дахианаас илүү. За. Тэгэхээр хоёлаа эн чинь юутайгаа нэг жоохон чихэрлэг юутай юм чи энэ хоёр моёроос сонгож байгаа л хоёлаа холж идэх хөө. За тэгээ. За энийг бос. Хоёулангаас нь лийчилтэй ингээ хоёр тал. Тийм ээ. Тэгэл ингээд Тэгээ би тэр оройн хоол ингээ сайхан билээ шүү дээ. Тэгээ цаагаа юм. Тээгүү билээ. Тэгээ сайхан Багратагаа бүхэл дахиагаа холж идээд. Тэгээ хоёул хоолныхаа дараа нэг жоохон ярьж сууж байгаа. Тэгээ амар их. Тэгээ унтан тий. Өглөө сайхан сүйтэй цай шанж ойлаа. Тэгээ. Би тэртээ Би дэргүү. төдлөн шүү дээ маргааш. Тийм үү. Угаасаа би За 7 өглөө сүйтэй цай уудаа. Зүгээр тий. 7 болно. Асуудалгүй өстэй. Би чинь 6 мургаа гэхэд босч шүү дээ. Босчих уу. Босч. За би тэр хооллоо. За хоёул тэгвэл хоолоо. За хоолны ширээн дээр очив. Тэгээ тийшээ яа. Энийгээ зад хоёлаа би 5 мааг аваад очив. За тий. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгчин их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Эрүүл шимтэй хачир бууд салаад. За сайхан хооллоо. За баярлалаа. Хоёлаа амархан ингээд Ястад ороо бол. цаг өрөхгүй ингээд амар байхгүй. Заримдаа надад өдөр хүрэлцэхгүй үе байдаг шүү дээ. За. Дахиад нэг 2 цаг байгаасаа тэгжээж өдөр дуусаасаа юм хийхээр юм хийж дуусгах гээд тэгээ цаг дахиад нэг 2 цаг байгаасаа энэ төр гэдэг. Зарим хүмүүс хэлдэг байхгүй юу? Ерөөсөө хийх юм олдохгүй ямар хэцүү юм бэ гэдэг. Тэр бол Тэгэхээр танд бол тэр бол над таалагддаг. хийгээд байхад цаг цаг нь нь болдог. хүрэлцэхгүй. Тэгэхээр чи бас хэцүү шүү те. Тий. Баграгны хачиртай шарсан дахиа. Ямар маягаар гэх юм. Лавл Европт стилээр хоолж ийн гэх үү? Ямар стил? Одоо тиймэрхүү юм байна да. Тиймэрхүү. Германд бол ийм шарсан дахиа нугаагаар алдартай шүү дээ. Тий.
Яг юм бүхэлж харсан дахиагараа. Тий. Ер нь Оросууд энэ төр бол бүхэл дахиа гаргана гэдэг чинь манайхаар бол нэг хонь гаргаж байгаатай адилхан байдаг байхгүй юу? Нөгөө юу одоо сэтгүүл бэлэгдэн тий. Угаасаа манай монголчууд чинь тийм их ногоо их хэрэглэдэггүй л байсан шүү дээ. Ер нь л одоо мах гурил будаагаараа л булгадаг байхгүй. Тэгээд цагаан идэ. Махыг бол харин одоо янз бүрээр идэнтэй. Өдөө дуун яг бидний хувьд бол иддэг үлрэлэн тийм ээ. Тийм. Тэгээд өөр дулаан ороод ирэх юм бол махаа багсгаад цагаан идэгээрээ бие ингээд одоо сэлбдэг байсан юм билээ л дээ. Тийм байсан баг. Ногоо гэвэл тэгэл нөгөө нэг хотол мангар одоо нөө таан мангар тийм хүмүүл гэж чинь ногоо. Тийм зэрдэг сонгон монгоно ингээл хоолндоо амтлагч болгоод хэрэгжилдэг. Биш юм шиг юм. Аялгаугаа зохиогоо эндээ төвлөрөөл юм бодоод суухт бол тэгэл бас л одоо хүний өөрийн нөгөө насаараа хийсэн юм гэдэг чинь одоо тэгэл яалтчгүй л тий хэгдэнэлтэй. Ер нь бол тэгэл дуу хийн энтер гэдэг бол тэгээ гарт орчтой юм билээ тий. Тэрнийх олон жишээ нь одоо нэг хөгжмийн бүтээл хий гэхэд зарим хүмүүс нэг жил мэл гаруй энтер хийсэн ч гэх шиг юм ярьдаг байхгүй. Би гайхад жилийн дотор нөгөө хийсэн юм нь мартдаггүй юм бахтай юм чинь. Байгаад байт юм өдөр болгон нөгөөхөө давтаад байт юм. Одоо тэр их сонирн байд. Би бол хамгийн урттаа би нэг юу рок опер бичсэн. 91 онд. Дэндүүн бүрүүд орж байгаа цомлолоор. Одоо цомлолнод дэндүүн бүрүүд орж байгаа гараараа бичсэн юм бол байж чинь партитур нь байж чинь 40 хэдэн партитур. Тэгээ тэрийг бол би 42 хоног бичсэн. Рок опер 91 онд шүү дээ. Үргэлжлсэн үгийн зохиолч Дууны Яруу Нарагч 2 гэж тусад нь ярьдаг шүү дээ, тий. Одоо гэдэг шиг одоо том хэмжээний зохиол бичдэг хөгжмийн зохиолч. Эсвэл юу гэдэг яг дууны хөгжим бичдэг хөгжмийн зохиолч гэдэг энэ бас нэг юм жоохон тусдаа ойлголт байна уу? Эсвэл аль нь ч одоо хийгээд явах чөлөөтэй байдаг юм уу? Яадаг юм бэ? Ер нь бол хийхэд бол чөлөөтэй. Гэхдээ ойлголтын хувьд бол ийм байдгийн. Хөгжмийн зохиолч гэдэг хүн бол одоо орсоор нь хэлвэл композитор гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд бол хөгжмийн зохиолч гэж байгаа. Хөгжим дээр бол тэр нь ямар хүн байд юм бэ гэхээр хөгжмийн зохиолын бүтцийг судалсан хүн. Ямар гол бүтцүүд байдгийг. Тэгээд энийг зохиохын тулд юу мэдсэн байх ёстой. Зөвхөн бүтцээс гадна хөгжмийн онол, дуурсахын ухаан, багж хөгжмийн онол олон юм мэдчихэж хөгжмийн зохиолыг бичнэ шүү дээ. За энэ бол нэг юм ойлголт. Дууны аяыг бичнэ гэдэг бол зүгээр нот мэдэхгүй ч байсан өөрөө амаараа аялж байгаад ингээд дууны аяг зохиолчч болно. Сайн байна уу Улаанбаатарыг зохиолчвал би хөгжмийн зохиолч гэж болохгүй юм байна. Сайн байна уу Улаанбаатар гэснээс сайн байна уу Улаанбаатарын аялгауг зохиоход та одоо хэдэн настай? Энэ дууг зүгээр хоёул түүхийн товчхон дурдвал яаж яваад бүтсэн бүтээл юм бэ? Энэ одоо миний анхны дуу. Анхны дуу юу тий? Анх эхлээл дуу зохиож байгаа л энэ баггүй юу. Тэгэхээр 25 тал байсан юм байна. Тий. Тэгээд одоо надад хэний Яв Хулангой баталсан зохиогчдын эвлэлийн тамхтай тийм юу бол надад байгаа л да. Одоо энэ ойрхон хаана байна. Тэгээд тэр шилдэг яруу найраг дээр энэ сайн байна Улаанбаатар минь дууны шүлэг байсан байхгүй юу. Тэгээд Яв Хулангой дээр яваад ирсэн. Би таны энэ дуунд ая хийх гэсэн юм аа. Уг нь бараг хийцэн байсан байхгүй юу. Хийх гэсэн юм аа. Тэгээ одоо та зөвшөөрлөг өгөөч гэсэн чинь төрөвгөө татцсан. Тэгэл ая хийхийг зөвшөөрөв. Монголын зохиолчдын гээд ногоон орон бэлбэртэй ногоон тамга дараад за амжилт төсөн юм надаас гоё дуу хийгээрэй гэд. Тэгэл өгсөн. Сайн байна уу Улаанбаатар минь сайн байна уу Улаанбаатар минь
хүүгээ үлгийн хидөөд оргисон эгши хүний нутагт сэтгэл тогтсонгүй холос гүйсэн хангаламар ши хорвоо тосгүй чамда мирлээ сайн байна уу Улаанбаатараны сайн байна уу сүүлд нь бид нэр оюутан байхдаа Улаас Монгол мэ гэдэг байсан Улаанбаатарыг. Ааха. Гой. Энэ ч одоо тэгэл. Тэгээ энэ одоо миний анхны тоглож байгаа. Үгүй тэхгүй яхаа одоо 74 он гэдэг 50 хэдэн жил 52 жил болгочихж байгаа шүү дээ. Дууны уран бүтээл хийдэг уран бүтээлчдийн бүтээлүүд нэг юм эзэнтэй байдаг шүү дээ. Тэ? Одоо ингээл хандаа зориулсан, хүүхдтэй зориулсан, ижи аавдаа зориулсан, нутаг усандаа зориулсан ингээл. Танд бол одоо эзэнтэй бүтээл олон биз дээ. Одоо байна. Зарим нь бол хүний сонсоогүй ч юмнууд байж гин. Зүгээр энд бол бас нэг зориулсан гэхээсээ илүү бас үгийн би нэг бишрийн шүтсэн нэг дуу байдгийг. Тэр нь юу вэ гэхээр Бавуугийн лавгсүрэнгийн чи бидэн хоёроо гэдэг дуу байдаг аахгүй юу? Хос багнаа. Чи бид хоёр. Оюун чимэг дуулсан юм аа. Оюума Батэрдэн хоёр бас нэг сүүлд нь дуулсан. Сүүлд нь Аминаач гэсэн дуулж байсан. Тийм. Тэр дуулаа. Уулын өндрийг дээврээ хингээвэ. Энэ дуу ахгүй. Тийм. Зохиосон доо энэ. Алтан нарыг тооноогээ. Алга дэлхий гэрээгэвэ. Хөөхтэнгрийг мөрлөн өндийсөө хос багнан чи бид хоёроо хөөхтэнгрийг мөрлөн өндийсөө хос багнан чи бид хоёроо өндрийг гэлээ. Энэ гоё. Энэ ёстой гоё шүү дээ. Дуугаа гоё гэж юм биш. Энэ үг нь үнэхээр үг нь аялгуун ч гэсэн үнэхээр. Тэгээ аялгуун яг ингээл үгээ дагжил гарч байгаа шүү дээ. За тэгээд ахтаа би бас гарын бэлэг хардуулж өгнө. Энэ бол бичлэг яваал байсан уу? Явж байгаа шүү дээ. За. Тэгээ ийм сайхан одоо өвчмийн зохиолч ах дээр ирсэн юм чинь дараахаа билгийг гардуулж өгнө. За энэ чивчг. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр 5 нутгийн брэнд маань хамтран ажилладаг яхаа. За. Тий, та бас мэдэх байл. Мэдэн шүү дээ. 5 нутгийн чи одоо дандаа үндэсний янз бүрийн агуулгатай юмнуудаа хийгээд одоо шингээж хадгалсан одоо нөгөө өвөөс өв бүтээж байгаа ийм гайхалтай хамт олон байдгийг. Тэгээд танаа таны нэвтрүүлгийг 5 нутгийн брэнд 2 том олон жил хамтран ажиллаж байгаа. Тэгээд дээшээ харсан одоо эдний сав сайхан аяг. Тэгээд одоо элбэг дүүрэн байх юм бэлэг. Шаазан аягныхаа. Тий, бэлэгдэл шүү дээ. Монгол хэмжээнд дээшээ харсан амтай ямаараа бэлэгддэг байхгүй юу? Бэлэгддэг ийм арт юм. Тэгээд уг нь бол Монгол ёс заншил гэдэг бол агуу их шинжлэх ухаан, агуу их гүн ухаан юм байгаа шүү дээ. За баярлалаа. Гарын бэлгийг. За баярлалаа. Энэ бол ястаа сайхан бэлэг. За бэлэгдэлтэй. Одоо цагаан агуун сар болох гэж штэ чи. Тийм штэ. Одоо тэгээд бид сайхан яг зочдоо цааныхаа дээжийг хийж барих бэлэг болно шүү дээ. Зөв. Би ч одоо сүйтэй цаараа чанж уудаг хүн шүү. Зөв зүй гэдэг энэ брэнд байгаа. Зөв зүй. Гой нэртэй гоц. Их сургамжтай үг. Их зөв зүй. Хүний нэг юм зөв зүйтэй явна. Аян их зөв зүйтэй юм хийсэн байх шүү. Гэдэг те. Тэгээд энэ Монгол зургийн аргаар ингээ хийсэн тумбаш буюу одоо эвтэй дөрөв амт юм байна. Тэгээ энийг эвлүүлдэг юм паазл юм байгаа заа яхаа. За энийг нөгөө нэг зээнэртэйгээ
нэг сайхан амралтын өдөр бужигнаад ингэхээрээ нөгөө шагаага гэдэг шиг алаг мэлхийгээ өрж явах үедээ энийг гаргах нь шүү дээ. энийг гаргаад сайхан эвлүүлээд жаазлах юм бол бас хөргөөн том хэмжээтэй юм зураг болчихдгийг. Дотроо заавар бүх юм байгаа. Тэгээд одоо үе хоочтой их тийм зөв зүйтэй зүйл хийж яваа. Их тийм зөв зүйтэй байгаа танд одоо их баярлаа гэдэг. Тэгээ зөв зүйтэй байгаа. Та нарт ч бас одоо сайхан зөв зүйтэй ийм юмнуудаа хийж яваарай. Энэ бэлэгдлийг бат оршуулад. За баярлаа. Тийм. Манай энэ брендийн маань нэр ерөөсөө та ер нь ийм нэртэй юу баг сонсож байгаа зөв зүй гэдэг. Тийм байна. Их гоё санагддаг. Энийг би бас Энэ ялангуяа одоо үед бол яг өнөө цаг үед тийм. бүр зөв зүйтэй л баймаар байна. Тийм. Нийтээрээ. Тийм. Тийм ээ. Тийм. Тэр их чухал шүү. За баярлалаа. Ястаа сайхан бэлэгдэл хадгалсан бэлэг авлаа. Эрүүл шимтэй хачир ууд салаад. Өнөөдөр махагаас ирээд айгүй удаан ярьж суулгаад нэлээд чилээч. Гэхдээ яг би одоо удсныгаач мэдсэнгүү одоо ийм бас нэг ийм сайхан уран бүтээл ажил амьдрал ингээ ярихад бол цаг хурдан өнгөрдөг юм байна. Тэгээ аргагүй орой болсон юм байна. Ядарснаач мэдсэнгүү. Одоо би чамд унтах орой чинь чи ер нь миний энэ амардаг орон дээр унтчихдөө. Тэх юм уу? Тийм. Та дээр унтчих гэж юу? Би дэшээ гараад унтчих. За за. Тий энд бол Тий. одоо би шиг амт зурглаач тагаа тэгвэл тэгэл. тий зурглаачтайгаа одоо энэ орон өргөн ч юм байна. Тий. Тэгэл хүнслийн дэлгээл Хэдэд үү? хэдэл бол хэд ш. Хэд бол хэд үү? Тий. А тэгвэл эртгэл болсон шүү дээ. За Тэгвэл амарх. өглөө сайхан сүүтээ цаашаа аялаа тэгээд нэг. Таны халуун цай. Тэгээд цай уугаад нэг хөнгөн цайлчаал. гараа. За тэгвэл хамаа. За тий. За сайхан амарна. За өнөөдөр яг гахтагаас та сайхан хууч хоорч хонжин 80 шүргэж яваа хүн гэхэд бас хөнгөн шингийн хөдөлгөөнтэй яриаг өрөө сайтай ялангуяа одоо тэр хүмүүсийн нэр уус газар орны нэр уус сар өдөр энэ бол бүр гаргаахгүй сайхан ярьж байна. Өөрөөс нь та бас мундаг шүү гэсэн чинь яг энэ хөгжим гэдэг зүйл чинь ер нь хүний өөрөө ингэж тархийг амрааж идэг, цэнэгэлж идэг ийм гайхамшигтай зүйл юм аа л гэж тайлбарлаж байна. Тэгээд мэдээж одоо Монгол улсын филармон жаад Баян Монгол чуулгатай бүх амьдралаа насаараа холбосон одоо бүх ард түмэн та бидний тунд дуулагддаг тэр сайхан уран бүтээлүүдийн эзэн тэг өнөөдөр сайхан энэ өндөр насыг наслаад чимээг өвөн өөрөө ингээл хийх дуртай зүйлээ хийгээл ингээл амьдарч байна. Сайхан л байна. Өнөөдөр ингээл яг л өөртөө эзэн болоод явж байна. Энэс ч юу ч гоохгүй сайхан амьдарч байна. Ахмадаа сайхан ордсаад өглөө. Хайдвал унтж амрыг. За ахмад ямар гоё ширээ засчаа вэ? Гүй тэгээд гүй нэх гойсоодох юм байхгүй. Ердийн л нэг өглөөний цай. Энэ ч бол одоо тансаглалын дээд гэж байна штэ. Юу вэ гэх юм болоо штэ. Өвчүүний өөх сүүтэй цайнд хөшөглөөд. Тий одоо ах нь бол одоо нэг ийм л идчихтэй хүн шүү дээ. Энэ бол зүгээр тасарсан. Энэ юу энэ цаан тус юм уу? Хойлцсон тус юм уу энэ?
Наад чинь хайлмаг. Хайлмаг юм уу? Вау. За тэгэл одоо хүүхэд байхад маасалтаа далах гэдэг чинь бол тансаглалын Маастаа талхаа идэн, хайлмагаа идэн. шанцтай боо. Мөн үн дотроо. Мөн. Энэ чи идэг уудсан. Дээр хүүхэд байхад айлууд Өөхийг талхтай идэхээр гоё шүү дээ. удаатай шаацсан гэж энэ дээхнийх нь те. Одоо бүр дээрийнх нь ч бас биш ээ. Бүр дээрийнх нь бас биш үү? Тий зүгээр тэгтэл бас нэг арай л яг одоогийнх нь ч бас биш. Шаазангийн хувьсгалд энэ цэнхэр өнгийг манай монголчууд оруулсан гэж байна шүү дээ. Тэгж ярьдаг шүү дээ. Тэ энэ цэнхэр өнгийг. Өглөө босоод та ер нь бас дасгал хөдөлгөөн сүрхий хийх үү? Хийн. Өнөөдөр бол юу яасангүй. Хийж амжаагүй байна. Чи нэг актер юм биш юм чинь зүгээр. Энэ бол тэгээд өглөөдөө бол ингээл тогтмол сууж босох энэ тэгэл энэ далбаа малбаа энэ төр чинь ерөөсөө харьдгүй юм байл шүү дээ. За өвчүүний өөх. За өвчүүний өөхөө талхтай иднүү, дангаараа цайндааийнү өөрөө мэд. Халдвах сэрээ авуулаа. Тансаглал байгаа шүү дээ. За халдвараараа хийгээ, эсөө гараараа. Зүгээр. Тэр гар бол бидний сурсан зангижил байхгүй ерөөсөө болж игэл тэгэл гар яваад орчиж байгаа шүү дээ. Тий. За ингээд хөнгөн маягаар яг үнэ. Сайхан ингээд өвчүүтэй. өглөөний тийм чинь өвөл бол илчлэгтэй. Хоёр эр хүн гэхэд чи харин бүр өөр чи бүр хансгал дуусч байгаа юм шүү. Мабор тавьсан ч байх шиг. Тий одоо яг хөө тэр чи одоо бас нэг юу яавал тийм бас нэг амттан цайныхаа дараа нэг чихэр идмээ санагддаг шүү дээ. Тэгвэл одоо бас нэг сайхан одоо өглөө болж байгаа юм чи хоёлаа бас нэг юм ойрын одоо зориг гэх юм уу? Төлөвлөгөө гэх юм уу? Одоо эсвэл дуусгачих гэсэн ажил гэх юм уу? Ер нь хамгийн ойрдоо тавьсан байгаа зүйлс ер нь юу байна хаа? Ер нь бол би энэ Баян Монгол чуулгад дуулж ирсэн бүх дуучдыг цуглуулж нэг тоглолт юмэр санагдаад. За. Тэр их сонирм болох байх гэж бодож байна. Одоо хууч байхгүйгийнх нь яг үгээр штэ. Нэг залуу дуучнаар орлуулад. Байгааг нь байгаа. Жишээ нь одоо байгаа хүн олон биш. Олон бий. Насан тогтох оюун чимэг гэдэг. Манай Чингисийн жагаачийн хүртэл Баян Монголоос эхэлсэн шүү дээ. Ингээл энэ дуучдаараа ер нь зөвхөн бодол байна. Байгууллагын тэртгээ ярьж хөөрсөн юм бол байхгүй. Зөвшөөр хийм үү, хуцаатай гэх юм уу мэдэхгүй. Энэ Баян Монгол чуулган энэ нэр нь өөр ихгүй шүү дээ. Энэ гоё байхгүй. Нас өгсөн хин өгсөн нэр. Энд чинь шүү дээ ингэхгүй юу. Филармонд нөгөө радиогийн цахилгаан хөгжмийн хамтлаг гэдэг байна шүү дээ. Авчирлаа гэдэг 72 онд филармон байгууллагатаа соёл эрднийг юугаас авчирлаа. Ардын дуу бүжгийн чуулгаас авчир. Тэгээд юу гэж нэр хөөхөөр соёлын яамны коллег ярилцсан юм байна. Тэгээд коллег гэдэг чинь одоо зөвлөл шүү дээ. Одоо Максар хурцын дуурж өг гэдэг бол манай орчин цагийн дуу хөгжмийн үндэслэгч гэж бид нэр ярьдаг аа. Тэгэхээр энэ хүний зохиосон Баян Монгол соёл эрдэнэ гэдэг хоёр дууг энэ хоёр хамтлагт нэршүүлье гэж ингэж шийдсэн юм байл. Тэгээ одоо бид нэр дан даран гэж эхэлдэг байлаа шүү дээ. Соёл саранан танара дарадан дан гэж эхэлдэг байлаа шүү дээ. Тэр биднээс огшилтай юм байна те. Тэгээ Баян Монгол гэдэг нэр өөрөө бүр ингээд гайхамшиг байхгүй энэ бол те. Тийм байхгүй юу? Одоо бүх юм орж байгаа шүү. Байгаль, ан амтэн, мал сүрэг одоо өв соёл хүн одоо мал юу гэдгийг тэмдэглэж байхгүй юу тий. Тэгээд тэр нэр өгсөн онж өгч байгаа байхгүй юу байгаа тий. За тэгээд боллоо хаа. За ямар ч байсан нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж аваад үзэгч олонтой маань хамт байж гэртээ сайхан зочлуулж, хонуулж, дайлж цайлсаах та маш их баярлалаа. Ар гэрийнхэн даач одоо салс газар аялж суугаалж явахтаа би таарлаа. Урилгыг маань ах маань хүлээж аваад бид хоёр ингээд нэг сайхан хонсон шүү гэдгийг одоо бас цэнхэрдлэгцээр гэр бүлийнхэнд нь хэлье. Хол яваач гэсэн та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Сайн яваад ирээрээ одоо нэвтрүүлэг гарах үед баг ирсэн байх байлгүй дээ. Тэгээд ямар ч байсан маш их баярлалаа. Хамгийн гол нь одоо монголчууд бид чинь нөгөө амны
бэлгээс ачтын бэлгэн дэлгэрч идэг улс учраас эрүүл энхийг ахтаа бас бүх үзэгчдийнхээ өмнөөс юун түрүүнд хүсэн өрөө тийм ээ гол нь эрүүл байвал монгол хүн одоо тэрнээс илүү дээдийн жаргал гэж юу аах вэ тийм ээ гол нь эрүүл сайхан байх хэрэгтэй. Эрүүл би энд сарвал ухаан аршина гэж нэг сайхан үг байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр одоо нэг физически биеийн юуг бэлэгдэж байгаа биш. Ер нь бүхэлд нь ухаан санаатай бүгдийг сайхан байлгах ийм сайхан өрөөлийн үг гэж ойлгож хүлээж авч байна. Ингээд баярлалаа та бүхэнд энэ давчханч болов бас нэг ахуй амьдралаасаа уран бүтээлийнхээ хэсгээс төлөвлөсөн та баяртай байна. Ингээд эргээд та бүхэнд уран бүтээлийн их амжилт хүсье. Та бүхэн 25 дугаар телевизийн нийт хамт олонд энэ морин жилдээ одоо бүр эрүүл сайн сайхан аз жаргалтай ол зумгтай бүх юм нь өөдрөг сайхан байх болтгой гэдэг ерөөл дэвшүүлье. За баярлалаа. Ерөөл бат сайхан оршгэ. За тэгээд тэгээ цаагаа ууч мордё доо. Би нохоогоо 20. Тэг ин. Яа, нөгөөх маа сул байгаа үстэй. Одоо сул тавьчихсан байна. Тийм шүү дээ. Нөгөө том сул байгаа. Томыгоо хорихгүй бол бид нэг явж чадахгүй юм шүү дээ. Тий. За цаагаа уучаад дүүнөр нь хөдлөе. За тийм.